Сайн байцгаана уу? Манайх эмзэн 303 дугаар ангийн оюутнуудын бие даалтын сэдэв боорын хүчлийг хэрхэн гаргаж авах вэ гэдэг химийн туршилтыг та бүхэнд танилцуулах гэж байна. Бораксаас боорын хүчлийг гаргаж авахын тулд боракс гэдэг химийн бодис 15 г, бүхрийн хүчил 30 мл, нэрмэл ус 25 мл ашиглагдана. Одоо энэ нь болохоор химийн томьёо нь байна. Боракс нэмэх нь нэрмэл ус нэмэх нь бүхрийн хүчил гээд тэгээд бид боорын хүчлийг гаргаж авна энэ химийн нэгдлээс. Энэ химийн нэгдлийг гаргаж авахын тулд одоо бэлтгэх зүйлсүүд нь энд харагдаж байна. Энэ дээр болохоор нэрмэл ус 25 мл, бүхрийн хүчил боракс буюу содиум тетраборат гэд бодис байж байна. Нэрмэл усан дээрээ содиум тетраборат буюу боракс гэдэг бодисоо хийгээд сайтар хутгаж хольж өгнө. Нэлээд сайн хутгаад хунцсыг ингээд арилтал сайн хутгаж өгснийхөө дараа одоо энэ халуун плетийн дээр тавьж аажмаар цэцэлгэнэ. Одоо энэ нэрмэл усаа хийж байна. Тэгээд одоо ингээд халаасан плетийн дээр тавиад бүлээсгээд багаар бүлээсгээд буцалгана. Тэгээд сайн буцалгаад хунцсыг задал ямар нэг хунцсгүй бол сайн буцалгаж өгнө. Тэгээд дээрэс нь бүхрийн хүчлээ багаар аажуухан нэмнэ. Энэ болохоор ингээд цэхэр цагаан өнгөтэй болоод тэгээд дээрэс нь уус бас бага зэрэг ингээд хүрж байгаа нь харагдана. Буцалж байгаа байсан. Тэгээд өтгөн ийм химийн нэгдэл болж байна. Энийг ингээд буцалгаад дуусныхаа дараа ямар нэг юм хунцсгүй болтол буцалгаад тэгээд дараа нь тусгай шүүлтүүрийн цаасаар шүүнэ. Ингээд шүүж дууссаны дараа 1 минут орчим байлгаад бүлээн байж шүүж байгаа. Ингээд шүүгээд дууссаны дараа 30 минут орчим тасалгаандаа байлгаад ийм халаст маягийн юм үүсгэнэ. 30 минут орчим байлгаж энийхээ дараа дахин шүүнэ. Халсрахуу ийм тайвар өнгийн химийн нэгдэл харагдаж байна. Дахиад нөгөө зориултын цаасан дээрээ шүүж байна. Ингээд шүүсний дараа бид хэдийн ялгаж авсан боор маань нойтон бодис харагдаж байгаа. Тэгээд энэ бүрэн хатсныхаа дараа болохоор нунтаг цагаан талстрахуу ийм бодис байгаа. Энэ болохоор цэвэр боорыг бид ялгаруулж авч чадлаа. Химийн туршилт маань ингээд амжилттай зогноо. Анхаарал хандсан баярлалаа.